Бол өөрөө чинь ярьж байгаа локер бол эхлээд замаа ойлгож байгаа. Гэтэ энэ бол өнгөрсөн 30 жилийн хугацааны энэ хотын дарга нар яг хийх ёстой байж. Би татвар төлөхгүй байжээ. Үгүй би тэгж хэлээгүй шүү дээ. Би юм төлмөр ямар судалгаагүй огт олон нийтээр хилцүүлгүй татвар нэмээд байгаа чинь буруу юм биш үү гэж судалгаагүй өшөө судалгаатай л байж. Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулъя. Одоо гэр хорооллыг оролцуулъя гэдэг энэ хуулийн төсөл бол 23 онд батлагдчихсан. За одоо яад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. За би унших дээр бол тэр гэр орооллыг хөгжүүлэх сан гэдэг сантаа болох гэж байгаа юм байна. За засгийн газар 26 сантай өмнөх сангаа яа гэж ахаад нэг нэмэлтээр ийм сан байгуулах шаардлага байгаа мó. Та яагаад Нямбаатарын одоо хуулийг өргөжлүүлээд та төгжрлийн сайд ээжиж ингээд орон сууцны төсөл бариад яваад байна. Их хурлаар батлагдсан хуулийг бол тэрний энэний хууль гэх бол бас хэцүү л дээ юм чи. Их хурл баталсан юм чи. Мэдээж өргөсөн дэмжиж явсан санаачилсан хүмүүс нь одоо байгалах. За энэ бол ямар учиртай өөрчлөлт орох шаардлагатай болсон бэ гэхээр одоо ялангуяа сэлбэтээр маш их газар чөлөөлт явагдсан байна. Хэд хэдэн тендерүүд зарлаад тань чинь бүр том 10 мянган айлын орон сууцтай томоохон хот үүсэж байгаа шүү дээ. Бас 20 минутын сургууль цэцэрлэг бүх юмтай зам аргуудаа дэд үсттэй. Тэгэхээр одоо тэнд баригдсан орон сууцнуудаа буцаагаад дахиад газар чөлөөлөлтөд ашиглая гэж байна. Санг яаж хөрөнгөжүүлэх юм? Тэр сэлбэт төвдөр баригдаж байгаа хорооллыг түрээслээд өмчлөх байдлаар хүмүүст өгөх юм байна. Олон хэлбэрээр ашиглах гэдэг байхгүй. Одоо уян хатан болгож өгөхийн тулд нөгөө тэндээ сантай байж ичиж явахгүй бол болохоор байна. Яг тэгэхээр тэр сан байгуулж ичиж шинэ зохион байгуулалтыг хийхгүй болохоор тэрнээс борлуулсан орлогыг хаашаа явах юм? Хотын төсвөр орох юм уу? Тэгэхээр энийг нь энэ хуучин хуулийн дээр бол яг нарийн зохицуулаагүй л явцсан байлаа. За хоёрт нь бол нийтийн одоо энэ машины онцлогоо энэ төр бол нийслэл бас өөрснөө тодорхой хэмжээгээр оролцоотой байхгүй бол болохгүй байна гэдэг ийм хуулийн замын одоо хуулинд өөрчлөлт орж байгаа. За тэрнээс бол одоо түрүүний яриад байдаг шиг тийм төлбөртэй замын тухай, төлбөртэй бүсийн тухай асуудал бол орохгүй байхгүй байгаа. Цаашид огт орохгүй юу? Төлбөртэй бүс. Ер нь ер нь бол байдаг зүйл. Энэ бол бас зөвхөн бид нар л яриад байгаа зүйл биш. Гэхдээ энэ болохоор олон төрөлтэй нийтийн тээвэртэй болсон үед болох юм байна. Засгийн газраас сая шийдвэр гарсан. Тодорхой хугацаанд бол татвар хураамжийг нэмэгдүүлсэн ч гэдэм юм. Татвар хураамж авахыг хичээсэн юм. Иймэрхүү шийдвэрүүд бол гарахгүй байна гэсэн тийм шийдвэр гарсан байгаа учраас энэ нисхийг нь бол татаад авсан байна. Гэхдээ ингэж байгаа те одоо энэ бид тэрийн яриад байгаа хуулиар бол хамаг эрх мэдэл хотын дарга Нямбаатар дээр төвлөрсөн байгаа тий. За тэгээд Нямбаатар дарга бол энэ шийдвэртэй холбоотойгоор өөрөө шийдвэрээ гаргаж байна. Тэр шийдвэрүүд өнөөдөр яг үүндээ татварууд яаж нэмэгдсэн та өөрөө мэдж байгаа тий. Одоо энэ 6 сарын 1-ээс ахиад энэ 10-аас жилд бас наслалтай одоо жишээ нь машинуудад дугаар олохгүй гэж энэ ер нь хүний үндсэн хуулиар олгогдсон энэ зорчих эрх хөрөнгөтэй байх эрх тийм ээ. Тэгээд цаашлаад энэ хүний хөрөнгийг үнгүүдүүлсэн ийм шийдвэрүүдийг одоо тантай ажиллаж байгаа энэ хуулийн дээр ажиллаж байгаа Нямбаатарчд гаргаж гараад байгаа юм шүү. Энд дээр энийг та зөв гэж үзээд байгаа юу? Хувийн өмчтэй байна гэдэг чинь бүгдээрээ хоттой бүгд машинаас суучаад ингээд төгжирчээ суугаад байж болохгүй шүү дээ. Эндээс болоод энийг та нар бодлогоор зохицуулт хийх ёстой шүү. Ягаад хүний машин унах хөрөнгөтэй байх эрхэнд ингээ халдаад байна? Бодлого чи юу юм? Төрийн зохион байгуулж яадаг бодлого чинь татврын бодлого байна. Мөн үү? Өөр ямар бодлого хэвчтэй? Импортыг одоо хоригддаг жишээ. Гэтэл одоо за уулууруудад өөрсдөх ямар ажил байна? Жишээлбэл төлөвлөх шинээр ямар замууд тавих юм? Гүүрүүд юу тавих юм? Шинээр зам тавих, шинээр одоо өргөсгөх тэр замын одоо 4 замын уулзруудыг 2 төвчний болгох гэдэг чинь бүгдээр маш олон 100 тэрбумын хөрөнгө юутай хөрөнгө шаардсан юм асуудал өөрөө мэдж байгаа. Одоо энэ бүх замын ажил. Тэгэхээр энэ татваруудыг чинь эргүүлээд тэр нөгөө замыг чинь өргөсгөх одоо өөрөө чинь үсээд байгаа. Гэтэл бодлого ярьж байна гэж хэлээд бид нар зам өргөсгөө бүгдээр л хүсэлтэй. 2 төвчний болгоё.
тээврийнхээ юунуудыг өөрчлөе, олон төрөлд болгоё. Энд чинь юун дээр үндэслэж бий болох вэ? Төлөвлөлт тэгээд дараа нь мөнгө. Мөнгөгүй бол одоо хичнээн зам хүргэснэ гэж яриад худлаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө юу л энэ мөнгө байгаа тийм. Мөнгө нийслэл маш их төсөвтэй ажиллаж байгаа та мэдж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ зам одоо чи өдөр ч гэсэн хоёулаа машин хэрэглэж байна. Машин хэрэглээд одоо төвжирлгүй явахын тулд бид хоёулаа татвар төлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй татвар төлөхгүй тэгээ хаанаас мөнгө нь байхгүй. Тэгээ замаа өргөсөх гэдэг ингээд суугаад иж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ татврын орлогуудаар бол эргүүлээд шууд одоо энэ нөгөө замынхаа ажлууд руу зарцуулах ийм л юугаар шахаж явж байгаа. Гэхдээ бас хит одоо ийм татрын одоо төлбөртэй бүс ч юм уу энэ зүйлийг одоохондоо их шаардлага алгаа гэх юм. Ер нь яг хөө ингээд үеийн үед л иргэдээ бодъё, эсэргүүцэлтэй байна. Ингэж явсаар байгаа л бид нар л одоо ийм байдалд орчод байгаа шүү дээ. Гэхдээ араа бодит байдал дээр ингэж байгаа тийм Эрдэнэ сайда. Одоо энэ 20 мянгаар зарагддаг дугаар өнөөдөр хэдэн төгрөг болцсон юм. Одоо ингээд зүгээр зарагдчихсан дугаарыг ингээд хориглоод хязгаарлалт тавиал тэгэл үнийг хөргөгдсөн. Тэгээд төсөл бол одоо ямар ч энэ бодлого шийдвэр чинь яг үр дүнд гарахгүй байгаа юм биш үү? Тэгэхээр хоёулаа одоо машин унаад хоёулаа чөлөөтэй явъя гэж бодвол хоёулаа татвараа төлөө тэр татвараа харин энэ замаа юу өргөдөг давхар юунуудаа хий. Одоо би зам ашигласны татвар гэдэг одоо бусад татваруудаар нэмэгдэлтэйгээр харин энэ татвараа энэ мөнгөөр юу хийх юм? Энэ мөнгөөр юу хийж байна гэдгээл ямар зам тавих вэ? Одоо энэ хотоор гарцсан ба бүх тэр замуудын одоо шинээр хийгдэж байгаа замын уулзрууд, дөрвөн замын уулзруудын хоёр түвшний болгох гэдэг бүгд тэгэхээр харин одоо гол нь бол энэ машины одоо автомашины хураамжуудыг яг үнэхээр зөв замдаа зарцуулж гинүү гэдгээл харин сайн шахаж байгаа. Өөрөө чинь ярьж байгаа логикоор бол эхлээд замаа гоё болгож байгаа. Гэтэ энэ бол өнгөрсөн 30 жилийн хугацааны энэ хотын дарга нар яг хийх ёстой ажил. Би татвар төлөхгүй байж. Үгүй би тэгж хэлээгүй шүү дээ. Би юм төлмөр ямар судалгаагүй огт олон нийтээр хилцүүлгүй татвар нэмээд байгаа чинь буруу юм биш үү гэж судалгаагүй өшөө судалгаатай л байж. Та төвжирлийн сайдаар томилогдоод 7 сараас хойш ажиллаж байгаа тий. За одоо танд энэ хугацаанд хийх ямар бодлого боловсруулсан байна? Та энэ төвжирл бууруулах танд төлөвөө юу байна? Тийм. Ер нь төвжирл бууруулах төлөвөө. Таныг ягаад гэвэл нөгөө ажиллахгүй байна, таг алга болчлоо гэж штэ тий. Тийм ээ. Би одоо ажиллаж байна алга болоогүй юм хийж яах гэж харуулах гэж өглөө болон босч ирээд нэг юм тийм ч юм гоё болно, ийм ч юм маргааш юм тэдийд одоо ийм болчихно гэж яриад баймарг байна. Миний бодол бол юу гэвэл миний хүсэл бол юу гэхээр маш урт хугацаанд энэ бол төлөвлөх хэрэгтэй эхлэх. Маш сайн мэрэгжлийн төвшөнд маш одоо бүр гадны зөвлөгч явах хэрэгтэй. Ингээ бүгдийг маш сайн төлөвлөж. Гэхдээ энэ төлөвлөлтөд бол иргэд өөрснөөдөө бас оролцох хэрэгтэй. Тийм учраас нэг 14 хот гэж яриад байгаа чинь 20 минутын хот гэж яриад байгаа чинь аль болохоор төлөвлөлт хийхдээ иргэд рүү очиж иж хамтарч төлөвлөлтөө хийхин төлөө бодож байгаа зорилго юм байна. Энэ 14 хот болгох чинь энэ одоо жишээ төвжирл бууруулах ажилтай яаж холбогдож байгаа? Энэ бас ингээл гинт нэг юм мэдээлэл гараад ирлээ шүү дээ, тий. Тэгээд энэ дээр чинь нөгөө хороо дүүрэг янз янзын зааг хязгаар дээр нь зохицуулт өөр шинэ юмнууд хийгдгүү иргэдийг ер нь хүндрүүлэх юм биш үү? Тэгэхээр энэ ямар зорилготой юм? Ер нь за энэ болол 24 оны 4 сард батлагдсан шүү дээ. Хотын нэгэн байдлын тухай өмнөх парламентын батлагдсан. Тэгээ сонгуулийн өмнөх нь ч батлагдсан юм билээ. Зарчим нь бол маш зөв гэж бодож байгаа. Дэлхийн нийтээр энэ чиглэл рүү явж байгаа. Энэ бол аль болохоор нөгөө бүр том хот гэдэг нэг нүсвэр зүйлээсээ илүү иргэд рүүгээ илүү бууж тэр одоо ингээд 14 хот гэдэг хуваагаад тэнд амьдарч байгаа иргэдтэй илүү тэр хотыг өдөрж байгаа хүмүүс хотын төлөвлөлт тэр иргэд рүүгээ их жоохон ер нь иргэд рүүгээр л очил гэсэн санаа. Яаж? Арга зам нь ямар? Арга зам харин тэгээд бүх зүйлээ тэндээ тэр хоттой одоо бүгдийг адилхан болгоё. Одоо боловсрол юу гэдгийг сургууль, соёл, спорт тэгэл дэлгүүр оршоо бүх зүйлээ л одоогийн нөхцөл байдал дээр тийм боломж байгаа юу? Одоо
Одоо бол замбраагүй төлөвлөлт. Одоо ямар бодолтой байна гэхээр би одоо ингээд иргэд энэ 14 хотыг гинт ингээд үдсэн юм шиг, гинт өнөөдөр сонсож байгаа юм шиг яриад эхэлж байна л да. Гэтэл хууль батлагдаад жил болж байдаг. Тэгэхээр энэ нөгөө хуулийн талаар энэ чиглэлээр хүмүүсийн мэдээлэл бол иргэдийн мэдээлэл дутуу байна, болоог байна гэж ингэж бодож байгаа. Тэр үтгэл одоо манай энэ шинээр байгуулагдсан их хурлын гишүүд ч өөрснөдөө энэ хуулийг бол үндсэн хууль зөрчсөн зорчоогүй гэдээ санал зөрөөтэй байна шүү дээ. Тийм учраас тодорхой хугацаагаар бол хэрэгжих хугацааг нь одоо энэ 6 сарын 1-ээс байсан хэрэгжих хугацааг нь хойшлуулад маш сайн хилцүүлэг болох хэрэгтэй гэж ингэж